За дэвтэрээр ан сараа тавиад чи дэвтэр бичиж. Багтын талбай хаадлах гэсэн үг байна. 313 багтын талбай тооцоолох. Санаа шаарч байна. За бидний үзэх хичээл болохоор үндсэн 2 хэсэгтэй. Үндсэн 2 хэсгийн нэг нь болохоор өмнөх мэдлэгээс сэргээ санах, үндсэн мэдлэг гэсэн 2 хэсэгтэй шүү. За. Өмнөх мэдлэгээс сайн сэргээ санснаа өнөөдрийн хичээл бол үр дүнтэй явуулна гэсэн үг шүү. За эхлээд бүгдээ өмнөх мэдлэгээс сэргээ саная. За тэгээ өмнө нь та нар юу мэдчих хэвээр вэ? Багцын талбай тооцоолохын тулд квадратын талбай, түшигчдийн талбай, урагшны талбай, дугуйн талбай, хурдан битүүд гэсэн үндсэн мэдлгүүдийг бол маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгжээж бид нар дараа багцын талбайгаа амжилттай тооцоолж чадна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За квадратын талбайг яаж тооцоолъё? Аа гэж тийм ээ. Талыг тийм ээ. За тэгшинцгийн талбай. B. Тийм ээ. Урагшны талбай. Суур бос өндөр үржүүлээд 2 дугаар тийм үү? Зүйтэй. Дугуйн талбай. P бүрдээ. Арайтусыг арайтусаар үржүүлээд дахиад P-гээр үржичихээр яах вэ? Дугуйн талбай гаргах юм шүү дээ. За эднэрийг бол та нар мэддэг баг тийм ээ. За авторгон үндсэн битүүдээ бас мэдж байгаа. За пирамид. Ко призм цилиндр гаргах үндсэн энэ 6 авторгон битээ бол мэдчих хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр энийг бол та нар бүгдээрээ мэддэг баха гэж бодож байна. За нэг 2 хүүхэд гарч ирнэ. Тэмчгээ гараад ир. За бацаахан. За энэ хоёр маань яах гэж байгаа гэхээр ингэж байгаа шүү. За энэ хоёр болохоор яах гэж байгаа гэхээр сайн өдөр өмнөх мэдлэгээс эргээ санлаа шүү тийм ээ. Тэрийг та нар маш сайн мэддэг учраас одоо тэр өмнөх мэдлэгтэй чинь холбоотой тест байна. За энэ тестийг бол энэ хоёр хүүхэд маань хоёлоо нэг нэгээр ээжтэй тест ажиллана. Гэхдээ тест ажиллахдаа тоглоом тоглож байгаа хэвээр. За бацаахан юм зогсоод хэмжээ төрөлтөнд зогсож. За тэгээ та нар бас энэ хоёртаа тусалж болно шүү. За. Гэхдээ хоорондоо өсөлтөн гэдгийг бас ойлгоорой. За тэгээ нэгдүгээр хүн нь бол би бацаахан гэж ойлголоо шүү. Энэ хоёр маань одоо бол хүн биш 2 мангас орсон гэж байж байгаа. За. За эхний мангасын үрдийг хэрэглээ. За нэг болоо. За 9 гэхээр B гэсэн үг. За 3 харсан байна. За дахин оролцоо байна. Өргөнийн 4.5 нэгж урт нь өргөнөөс 2 нэгжээр урт. Тэгвэл тэр тэгшинцгийн талбай хэдвэ гэж. Аа. За дахиад орсон байна уу? За сая. Дахиад. За тийч таа. Өргөнийн 4.5 гэхээр урт нь 6.5 болно шүү дээ. Тэгээд 0.5-ыг 0.5-аар төгсөн тоогоор үчиж байгаа юм чинь яаж тасны хавц 2 орон гарна шүү дээ. За тэмчгээ гэлж. За үрдэн нэрвүүлээ. Параллел грамм нохтрогын бит мөн. А нь бол биш. А биш гэдэг нь аль нь? Би нөө. За зүгээр зөвхөн 100 оноо авч байна.
За ингээд түрүүний нөгөө бацаахан дуурай гэж учраас 25 оноог дэмжгээр шилжүүлээ 125 оноотой дэмжгээ болж байгаа гэсэн үг шүү. За энэ яаж вэ? Хамгаалт авч байна тий. За бацаа. За жаахан хүндөвтөр бодлогод бацаахан таараад шүү дээ. Энэ тест нь ингээд цаанаасаа ингээд өөрөө солигдож гарч ирдэг. Харин уу? Ди юу? За дахиад буруу байлаа. Би. За би. Яа, сиоч таарлаа тий. Дэмжих замаар болтоо. За эсэн тус ялгаатай вэ гэж нэмчихээ. Тарпиц. Яагаад вэ? Нөгөөдөл нь гэж огторгон биетүүд. Тарпиц нь болохоор тарпиц утгатай зүгээр дүүс. хавтгаан дурсан тий. Тийм ээ. За одоо нэг гайгуулга гарчихсан. Дахиад хамгаалах. За гурван талбай. Зөв тийм ээ. Хэлэл 50 нь огторгон бит мөн. Би нөө. Түрүүн параллел грамм байсан. Энэ болохоор параллел бит тавд ялгаатай шүү. Түрүүн параллел грамм байсан учраас бодлаа гэдгийг авсан шүү дээ. Одоо бол үнэн гэдгийг авч байгаа. Параллел бит учраас. За ингээд дууссан. Надаа энэ ялагч болчих. Эмчгээ 375 оногоор ялж чинь тийм ээ. За баярлалаа. Та сууж аваа. За ингээд хүмүүст өдрийн самбаа тийм ээ. Заавцсан мэт та. За ахлын талбай олохдоо бид нэр 9 дугаар ангид бол хоёрхан төрлийн ахлын талбай үүсгэв. Ямар хоёр төрлийг хийх үзэх юм гэхээр хөндлөн ахлал, өндөртөө параллел ахлал гэдэг хоёр ахлал үүсгэв. Хоёрхан ахлал үүсгэх шүү. За хөндлөн ахлал гэдгийг нь одоо багш нь бичлэгээр үзүүлье. Та нар сайн анхааралтай харна шүү. За. За эхний төрс ямар төрс вэ? Пирамид. Дөрвөлжин суртай пирамидыг хөндлөн ахлал хийхэд ийм төрс үүсэж байна. Анзаарсан биз? За энэ дараагийн. За энийг бол хөндлөн ахлал гэдэг байна. Тийм ээ. За өндөртэй параллел ахлал гэж юу хэлж байна вэ гэдгийг харчия. За яаж вэ? Эндээ босоо ахлал хийж байна тийм ээ. Төрөнийг бол хэвтэй ахлал хийжсэн биз? Ийм хоёр ахлал үүсгэх юм. Өөр ийм жоохон ийм ташуу энэ төр ахлууд байгаа. Тэднийг нь бол одоо бол үзэхгүй байна шүү дээ тийм ээ. Өөр 10 дугаар ангид үздэг байна шүү дээ. За энэ өндөртэй параллел ахлалтай ганц хоёр юм байна. За эхний төрс ямар төрс вэ? Тэгшэнцэг параллел хийсэн тийм ээ. Тэгшэнцэг параллел хийхдээ хөндлөн ахлал хийсэн чинь хөндлөн ахлалт үүсэж байгаа энэ нэг ягаан төрс нь ямар төрс үүсэж байна? Оруулж байна. Зүгээр энэ ягаан төрсийг дацаж байгаа шүү. Энэ ягаан энэ ямар төрс үү гэж сууг. Энэ тэгшэнцэг тийм ээ. Параллел гарам биш үү? Биш. Жохон ташуу шүү. Энд нэг автормон бит учраас ингээд асуултаа харагдаж байгаа юм гэж ойлгоно шүү. За энэ ямар төрс вэ? Квадрат байсан гэж
Квадрат байсан. Куб. А куб байсан. Тэгээ квадрат чинь хавтгаанд төрсөн. Куб байсан чинь тэгшэн төрсөн чинь. Бас тэгшэн төрсөн чинь ямар төрс байсан чинь? Анх ямар төрс байлаа? Цилиндр байсан. Цилиндрийн өндөртэй барилыг авахд хийсэн чинь тэгшэн төрсөн чинь. Энэ квадрат үүсч чадахгүй. Болно тийм. Ямар үед квадрат үүсэх вэ? Хөндлөө өндөр нь Диаметртэй үзүү. яг үнэ. Суурийн диаметрээр хийцүү байт тийм ээ. Яг тийм үед энэ квадрат үүсгэж шүү. Энэ квадрат үүсч чадахгүй. Олон шүү. Ямар үед квадрат үүсэх вэ? Суурийн диаметр, суурийн дигнал нь өндөртэйгээр хийцүү. За энд ямар төрс байсан чинь ямар төрс үүсч вэ? Пирамид байсан чинь өндөртэй байдлыг авахлаад нь уралжин өсч чинь тийм ээ. За эднэрийг таньж хэлживэл дараа нь нар асуудал бодлого бодно гэсэн. За нэг жишээ гаргах. За энийг дэвтэртээ тэмдэглэе. Бодлогоо өдөр бичээд зургаад орж агаад ихлээд өөртөө сайхан бодолтой хэлж чадхаар хаа бараг чадчих واخ. Машинаас ч барах гэж байна. Шинэмшэл харагч ирж. Арай үлдээ харагч байна. Зураг хандаж маш өргөн байна. Бодлого үгүй ойлгож байна. Ойлгохгүй юм байна, ойлгоогүй юм байна. Цаашин бодлого үгүй тайлбарлаад. 6 см ба 8 см халууттай тэгшинтэй суурьтай гэж байна. Суурин тэгшинтэй гэсэн үг. За А, Б, С, Д бол тэгшинтэй. А, Б, С, Д-ийн маань халуут нь 6, 8 гэж учраас өргөн нь 6, урт нь бол 8 см байх нь шүү дээ. За тэгээд А, Б, С, Д, Н пирамидын тэгэхээр А, Б, С, Д, Н пирамид гэх. Пирамидын хөвчтэй ингэж тэмдэглэдэг шүү. Суурийг нь хичээгээд араас нь энэ оройг нь хичдэг байх нь шүү. За хажуу таслуудын дундаж чугмуудыг дайрсан гэхээр хажуу тас гэж хэлээ гэж байна. Энэ гурван зүйл А, Н, Д гурван бол хажуу тал. Д, С, Н бол хажуу тал. Б, С, Н бол бас хажуу тал. Үүндээ А хажуу тас. Ингээд энэ хажуу таслуудын дундаж чугмуудыг дайрсан гэхээр энэ яг хажуу тасын дундаж чугм байх нь шүү. Дундаж чугм ямар чадвартай гэдэг вэ? Юг Суурийг хоёр суурийн хастаа гэсэн үг тийм. Суурийг хоёр тоостой. Суурь мэдгэж байгаа юм чи энийг очих боломжтой гэсэн үг тийм. За бид нэр авах гэдэг юм бол юу вэ? Чугмуудыг дайрсан хөндлөн авахд үүсэх E, F, G, H дөрвөн үндэстний талбайг ороо гэж тийм ээ. Тэгэхээр энэ ягаан дөрвөн үндэстний талбайг байна. Тодорхойлсон байгаа дөрвөн үндэстний тийм ээ. За бодцоо хөтөөл дараа гэх. Арын хараад байна. Чиний үгч.
Саяхан ярьсан өмнөх мэдлгүүд дундаас шок нэг бодчих чинь гэсэн үг шүү дээ, тийм ээ. 3 4 5 6 7 За. За нэг нь болчих боллоо тийм ээ. За хэд гарав? 12 см гарах. Яаж гарав? 8-ыг хамгаалж 4 см Аа тийм. 8 байсан чинь асан нэгээр 4 4-н 6 байсан чинь 3 хооронд нь үзвэл энэ тэгшүүн зүг үүсгэж 14-12 гээд бүтэг өргөнөөр үржүүлээд асчих юм шүү дээ тийм ээ. За энэ чинь тийм ээ. Хөндлөн автын суурьтайгаа төсөөтэй дүрс үүсгэх тул за энэ бас чухал өгүүлбэр шүү. Хөндлөн автын суурьтайгаа төсөөтэй дүрс үүснэ гэдэг өгүүлбэр чухал шүү. Дараагийн бодлого бодоход энэ өгүүлбэр хэрэгтэй шүү. Тэгшүүн зүг үүснэ. За хажууд төсөөлийн дундаж байгаа гэдгээс EF нь 3 EH нь 4 гэж юм тийм ээ. Ингээ 12 см квадрат. За ойлгосноо. Ойлгосон биз дээ. Хөндлөн отлолт тэр тэгшүүн зүгт үүсэж байгаа гэдгийг харж чадсан уу? Төсөөж байгаа зү. За хөндлөн отлол руу эргээд оръё. Пирамид гэсэн тийм үү? Саяын отлол маань энэ отлол гэсэн үг шүү дээ. Энэ отлолт үс энэ үс бол яах вэ? Тэгшүүн зүгт үүсэж байна. За ойлгосон бол одоо нэг хаван бодлого өөрсдөө бодноо. За 15 минут явцгаа. Тэг. За өгүүлбэрийн бичээд ирэхгүй дээ. Тэгвэл дугаараа тавиад болчих. Цаг алдах юм. Зураг зураад дугаараа тавиад зураг зураад болчихлоо. Би 15 минутаар баазар тавьчих. За энийг дуурах бүгд бодож дуусгах шүү заа. Тэгээд 5 бодлого бодлого хүмүүстэй төгсөн дүн байж гэнэ. Бодсон бодлого бол 15 минут цааш.
Одоо сууч чадахгүй сууж байгаа юм байна. Тэр их чинь. Машина дээр 3 метр сөрөлтийн шаттай диаграмын 15 гэж байгаа 1.5. 15 шүү. Энэ 15. За тавлангийн удаад дуусчих хараа өгөөрэй. Эхний хоёр улаахаа зургийг хийж байна. Хийж байгаа. Энтэй адилхан шүү дээ жишээ бодлоо тийм. Тэ. Эхний хоёр хөндлөө авах байгаа шүү дээ. Яг энтэй адилхан болж байгаа шүү дээ. Хот.
Өөрийн тэгштэй байна. За ерөнхийдөө зүг болоод байна тийм ээ. Зарим нь зураг авахгүй бодоод тийш үү. Зураг зураад юм аа. За хатнаа авч чамтай үлдчих шиг байна шүү. Зураг бодлоо тэгээд дүн дээр ирсэн шүү дээ. Хөрийн 98 гэж бүх 98 гэсэн үг шүү дээ. Энэний өвтч 8, энэний өвтч 8, энэч 8, энэч 8, энэч 8, энэч 8 гэсэн үг шүү дээ. Тэгэж амдаа гүрсэн. Энийг олох хэрэгтэй. Энийг. Энд чинь тэгшээс туулж байгаа шүү дээ. Энэ 8 байхад энэ ямар ах энийг тэгшээс туулж ирэхээс олох зурж байгаа. Энэ хөндлөн талбар болгоны хөндлөн автод ямар хүмүүс үсэж байгааг хэмжээ. Контракт. Тийш шүү. Контракт биш тийш шүү. Хөндлөн өөр юм шүү нэр. Зарим контракт жамбараад шүү дээ. Энэ хобийн 98 гэж чинь энэ өндөр нь бол 8 гэсэн шүү дээ. Гэтэл энэ суурийн дигнал 8 байх уу гэдгээ сайн бодоо. Энд нэг энэний урт 8, энэний урт 8 гэдэг энд нэг 90 гараад үсээд энд нэг тэгшинс туурж үсээд байгаа. Тэгэхээр энэ тэгшинс дээр бол энэ уртыг нь авахын тулд та бикорын дараа маш их хэрэгтэй. Тэрийгээ зарим нь танихгүй байх шиг үү те. Бикорын дараа бас өмнө үзсэн шүү дээ. Сандаа байна те. Тэгэхгүй болохоор контракт андуурч болоод шүү зарим нэг. За 5 хот болсон болж байна. Тэгээд
тавийнхаа сурч. цаг дууссан байна. Хаа. Αυτό όχι. За одоо хийж байгаа нааш авах. За би саяын бодлогуудыг чи хариануудыг нийлээд өгчээ. Саяын 5 бодлогоны чинь. Тэгээд гаргасан хүмүүс нь бол зүг бодсон байх гэсэн үг шүү дээ, тийм ээ. Хараахан гаргаж амжаагүй хүмүүс нь тэгээд дараа нь гэртээ гүйцээгээд гаргаж байгаа. За нэгдүгээр бодлогын хариг тарсан. 21 35 дөрвийг 168 тавыг 64 язгуурдар 2 тийм ээ. Тавыг зарим нь гаргаж чадахгүй суугаад гэх шиг тийм. Эхний дөрөв бодчоод тавтаа хийж арай амжаагүй гаргагддаг байгаа тийм. За цагтаа амжаагүй хийж магадгүй тийм ээ. За гэрийн даалгавраар нэмэлээд өгч. За гэрийн даалгавар ингэх шүү. За энийг цагаан дөрөв жаргаж байгаа. За энэ дотор нэр болон мэйл хаяг оруулах нь гэсэн байгаа харагдаж байна тань. Харагдаж байна. За нэр гэдэг дээр нэрээ бичиж байна. Ангийн нэртэй биччихээ. За мэйл хаяг гэдэг дээр нь болохоор өөрийнхөө мэйл хаягийг. За Gmail хаяг чийж болно, Yahoo чийж болно тийм ээ. Аль нь чийж болно шүү дээ. Мэйл хаяг бол мэйл хаяг. За мэйл хаяггүй хүүхдэрээ байгаа бол найзынхаа мэйл хаягаар орсон ч болно. Заавал өөрийнхөө мэйлээр орох албагүй. Нэг мэйлээр ороод
хоёр үгээр хийсэн ч болох нь шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь нэрээ гिचтэй өөр өөртөө нэрээ гिच чинь тийм ээ. За энэ яах вэ гэхээр teacher цуцэг юм нэгэд байгаа. За энэ сайт руу орно. Teacher цэг цуцэг юм нэгэд. За энийг маш сайн дэмжиж байгаа. За энэ сайт руу ихэд орно. Teacher цэг цуцэг юм нэгэд чигт шууд орчихно. За тэгвэл энэ дотор хичээлүүд байж байгаа. Математик, монгол хэл, физик, газар зүйн гэх бүх хичээл байгаа даа. Тэр дотроос математик гэдэг юм байна. Математик гэдэг нь авах нь шүү дээ тийм ээ. За, математик гэдэг нь орохоор дахиад дотор ангиуд байж байгаа. 1-р, 2-р, 3-р, 4-р ингэ явчихна. Тэр тусаас 9-р ангиас сонгоо. Мэдээж тийм ээ. За 9-р ангиас сонгоо. За тэгвэл дахиад дотроо хичээл, дасгал даалгавар, хичээлийн агуулга энэ төргээд юмнууд байж байгаа. Бодлого дасгал энэ төргээд. Тэр дотроос нь дасгал даалгавар гэдгийг сонгоно. Гэрийн даалгаврыг хийж байгаа учраас тийм ээ. Дасгал даалгавар. Дасгал даалгаврыг сонгоно. За тэгээд ороход огтлын талбай гэж байж байгаа. Огтлын талбай тооцоолох гэж байж байгаа. Талбай тооцоолох. За тэгээд энэ рүү оронгууд энэ гараад ирнэ. За тэгвэл энэ дээр нэр бэж аягийн хийгэл даалгавар чинь нээгдэнэ. За одоо жишээ нь энэ дээр хийгээд үзүүлээ тийм ээ. За энэ дээр нэрээ өччихнэ. Имэйл хаяг гэдэг дээр имэйл хаяг өччих. Тэрээ буруу мэйл хийвэл нээгдэхгүй шүү. Имэйл буруу байна гэд нээгдэхгүй. За энэ дээр мэйл хаягаа зөв оруулах хэрэгтэй шүү. За ингэж нэрээ заавал монголоор бичих. Нөгөө нэр англиар бичсэн ч болно. Заавал монголоор бичих чадаагүй шүү. За тэгэнгүүт энд дээд болон 10 асуулт гэж байна. Ерөөсөө 10 асуултанд л хариулна. 10 даалгавар байгаа. Асуулт ч яхад дандаа бодлогууд байгаа. Саяхтай үтсэн зүйлтэй холбоотой. За энэ 10 асуултыг ажиллаад нийт 100 оноо цуглуулах хэрэгтэй. Энэ 100 онооноос хэрвээ 60-аас дээш наавал тэнцэн, 60-аас доош наавал тэнцэхгүй. Тэнцээгүй тохиолдолд надад мэдээлэл ирэхгүй. Тэнцэн тохиолдолд миний мэйл рүү мэдээлэл чи яваад хүрээд ир. За 9В-ийн Чинбатарууд 80 оноо авлаа гэж над руу шууд мэдээлэл хүрээд. За ингээд тэнцээгүй тохиолдолд тэнцэнгүй та дахиж уншаад дахин оролцох хэрэгрээ гэж байна. Ойлгосон биз? За тэгээд нэг хүүхэд ороод хийдэж ажилласан тэнцэлээ ажилласан ч болно заа. Тэгэхээр тэнцний чинь дараа даалгавар нь юм юм шиг мэдээлэл. За тэгээд хичээл дэвтэрт орсон баярлалаа. Өнөөдөр хичээл дуслаа. Гэрийн даалгавраа сайн хийж байна. Шинийгээ сайн хийж байна.